За бичлэгийг нь үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Би ингээд өнөөдөр яг ингээд 5 дахь бичлэгээ хийж гэн. Тэгээд зөндөө олон ингээд бүр чин сэтгэлээсээ цаг зав зориулаад миний бичлэгийг найзуудаа таньдаг хүмүүстээ түгээгээд ингээд комент бичиж үлдээж байгаа хүмүүстээ бүр үнэхээр их баярлалаа. Энэ яг ингээд хийж эхэлж байгаа хүмүүст энэ төр бол бүр маш их ирч хүч урам зориг өгдөг юм байна. За тэгээ миний ярих цаа өнөөдрийн сэдэв болохоро амьдралдаа азийг хэрхэн бий болгох вэ? За одоо ерөөсөө азтай азгүй хүн гэж бид нэр ярьдаг штэ тий. Тэгэхээр азтай хүн азгүй хүн гэж яг байдаггүй гэвэл та юу гэж бодож байна? Харин тэр азгүй байдлыг хүн өөрөө амьдралдаа дууддаг. Өнөөдөр ингээд аз гэдгийн жинхэнэ мөн чанарыг ойлгох юм бол азтай байх аргыг мэддэг болно гэж бичсэн байсан бол та нарт бас сонирхолтой санагдаж байна уу? Ингэж ярихаар тэгээд тэр жинхэнэ азийн одоо мөн чанар нь яг юу байж таарах вэ гэдгийг энэ хүн болохоор ид шидийн алим гэсэн тэр яриан дотроос олсон гэж бичсэн байсан. Энэ нь болохоор Японд кино болсон юм билээ. Тэгээд энэ зохиол дотор одоо тэр ид шидийн алим гэдэг энэ зохиол дотор болохоор азийг олж авах жинхэнэ одоо мөн чанар нь бичигдсэн байсан гэсэн байсан. Тэгэхээр би энэ Кимура гэдэг хүн энэ ид шидийн алим гэсэн энэ зохиолыг бичсэн байна л да. Тэгээд энэ хүний бас түүхийг хальтхан бас дурдаад та бүхэндээ бас хэлье гэж бодлоо. Айгуу гой сонирхолтой түүх байсан. Тэгээд киногийн ч гэсэн би бас олж үзье гэж уганд бодоод байгаа. Тэгээд энэ Кимура гэдэг хүн маань алим ургуулах тийм хөдөө аж ахуйн тийм мэрэгчлээ хүн юм байлээ л дээ. Тэгээд хөдөө аж ахуйн мэрэгчлээ тэгээ гол нь яг алим ургуулах тийм мэрэгчлээ хүн. Тэгтэл алимыг ургуулах чи ерөөсө химийн бодисгүй бол одоо ямар нэгэн тийм хорхоо шавнаас хамгаалсан тийм одоо пестицид л гэдэг байгаа юу тэрийг нь бол би сайн мэдгүй яг юу гэдэг юм бол хорхоо шавнаас хамгаалдаг тийм нэг шүршдэг юм юм шиг тийм ингээд юмгүйгээр одоо алимыг ургуулах бол айгүй хэцүү байдаг юм байна л да. Ердөөсөө бүр ногоо будаа ургуулахаас бүр харцсангуй маш хэцүү гэж бичсэн байсан. Тэгээд энэ сүүлийн үед ургаж байгаа энэ алимнууд маань болохоор ерөөсөө химийн бодис ашиглаж тэр хорхоо шавнаас хамгаалсан юм цацчээж ингэж ургаж байгаа учраас энэ хүн болохоор яг байгалаар нь бүр яг ингээ өөрөөр нь ургуулъя гэдэг ингээд шийдсэн юм байна л да. Яг тэгэхээр бас тэрнийх нь нэг шалтгаан нь болохоор энэ Кимура Акинори гэдэг хүний одоо гол шийдсэн зүйл нь болохоор бас эхнэр нь айгүй их эмзэг арьстай. Тэгээд химийн бодис орсон ч юм уу ямар нэг юм ашигласан зүйл хэрэглэхээр л ерөөсөө гар нь ингээл бүр амар түлэгцсэн юм шиг болоод тэгээд хэдэн өдрөөр ингээл бүр босч чадахгүй хөвтчихдэг тийм хүн байсан гэж байгаа байхгүй. Тэгээд бас нэгдүгээрт эхнэрийнхаа төлөөч байсан, хоёрдугаарт бас хүмүүст ч гэсэн бас яг гоё байгалийн тийм алимыг амтлуулж одоо идүүлээ гэсэн тийм бодол нь бас байсан гэдэг эхлүүлсэн байгаа юм. Тэгээд одоо энэ Аоморид байдаг хүн юм билээ. Тэгээд Аоморикийн мужийн одоо алим гэсэн үг байхгүй. Тэг ер нь Японд бас алдартай л да. Алимаа ингээд ургуулад ихэлсэн ердөөсөө санснаар нь болоогүй 1 жил болсон, 2 жил болсон, бүр ингээд 5 жил өнгөрсөн ч гэсэн ерөөсөө алим ургуулж чадаагүй гэж байгаа байхгүй. Тэгээд за химийн бодис сэргэлэхгүйгээр ингээд алим ургуулна гэдэг бол ийм хэцүү байдаг юм байна гэж бодсон. Тэгээд одоо цуу, васаби одоо юу гэдгийг сармис сүү гэдэг ерөөсөө оронд нь туршиж үзээгүй юм юу байхгүй. Тэгээд зөндөл юм ингээл туршаал үзэхээр яалчгүй л мод нь өвчлөөл хорхоод идэгдээл нөгөө алим нь урахаасаа өмнө нөгөө модных нь навцдаг юу гэдгийг мод нь ингээл хатаал гандчдаг гинэ. Тэгээ ингээд алим ургуулагч байж ээж би одоо ингээд алимаа ургуулж чадахгүй байна гэдэг бол айгүй одоо хэцүү зүйл одоо юу гэдгийг одоо өөртөө айгүй их тийм сэтгэлээр унж хандж жисэн байна л да. Тэгээд мэдээж угаас тэгэж штэ тий нэг юм хийгээд 5 жил болдог. Ердөөс үр дүнгийн хүртдэггүй. Одоо ингээ бид нэр амаараа ярьж байгаа шиг тийм амархан зүйл бол биш байгаа байхгүй. Тэгээд нэг гэрэн ч гэсэн санхүүгийн асуудалд ороод бүр утас нь хаагдаад тэгээд хүүхдүүд нь идэх зүйл ховор бараг 3 хүүхэдтэй тэгээд 3 хүүхэдтэй нэг баллуурыг 3 хувааж ингэж сургуульд нь юм бэлдэж өгж явуулдаг байсан гээл тэгэл цоорхоо амьсыг нь дахин нөхөж ойж өмсүүлдэг байсан гэд энэ хүн одоо сүүлд өөрийнхөө тэр кино хийснийхаа кино болсныхан дараа бас ярьсан билээ. Тэгээд
охины хүүхдийнх нь нэг одоо зохион бичлэг дээр манай гэр бүл бол ингээд алим ургуулагч одоо алимны хөдөө аж ахуйч ингээд гэр бүлээ. Гэхдээ би одоо ч гэсэн ердөөсөө ингээд алим идэж үзээгүй гэж бичсэн байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг нь аав нь мэдээд бүр за би ер нь дахиж оролдож үзэх ёстой юм байна гэдэг тийм бас сэтгэл төрөөд ингээд бүр ингээд шантраад орхицсан юм лээ. Ингээд 5 жил болоо за урахгүй юм байна яах ёстой вэ гэд. Тэгээд дахиж эрэл хайгуул хийж эхэлсэн. Тэгэл бас л амжилттай болоогүй. Ингээд бүр итгэл найдвараа алдаад тэгээд өөрийгөө бүр боож алхахаар шийдээд ингээд ой мод руу бас жоохон амиачсэн байгаа. Яг хөө тэгэл ой мод руу ингээд олс аваад явсан юм билээ. Тэр нь ч яг хөө тэгээд арга замын зааж өгчээсэн ч зам байж магадгүй л дээ тий. Гэхдээ ердөөсөө энэ хүн гол нь бусдад ерөөсөө буруу өгдөггүй байсан гэж байгаа. За би л болохгүй байна, би л чадахгүй байна, миний л буруу юм байна гэд ердөөсөө бусдад буруу өгдөггүй. Одоо модондоо хүртэл буруу өгдөггүй байсан гэж байгаа. Чи урахгүй байна гэж модоо ердөөсөө хэлдэгөө. Бараг урахгүй байгаа модоо хүртэл одоо за урахгүй байсан ч одоо яах вэ? Битгий бүр ингэж хатаж унаараа гэж гуйж хүсдэг байсан. Тэгээд хүчээр ургуулах гэж ингэж одоо зүтгэжээснийг минь уучлаарай энэ төргээ бүх модондоо бүр ингэж уучлалт гуйдаг байсан хүн гэж байгаа байхгүй. Тэгээд ойд очоод ингээд олсоо ингээд дээш нь ингээд мод руу ингээд шидсэн ч гэсэн ердөөсөө ингээд мөчөр тогтож өгөхгүй ингээд буцаж унж ирээд байсан гэсэн. Тэгээд нөгөө олсон ингээд шитгэхэр эн тэнд унаар нөгөө олсоо очиж аваал ингээд байж захта нэг айгүй гой ургасан модыг харж л дээ. Тэгээ эргэн тойрны ингээд харсан чинь тэр ой мод бол айгүй ингээд гой ургацсан байна гэж байгаа байхгүй. Моднууд нь их гой. Тэгээд ямар сайхан гой ургасан мод вэ гэд ингээд бүгднлөө ингээ ойртод очиод харахаар нөгөө нэг яг алюминий мод биш ч гэсэн Японы донгури гэж байдаг борхоцоо юм уу да одоо донгуригийн мод байсан гэж байгаа. Тэгээд энэ ойд ч одоо зөндөө олон хорхоо шавж дүүрэн байгаа. Тэгээд одоо химийн бодис бол энд хин ирж хэрэглэх үдэ тий. Тэгээд ингэж ургаж ийн гэдэг чи одоо юунда байна вэ гэж бүр аягих бодоод тэгээ ингээд тэр модны доотлын газар энтрийг айгу ухаж үтсэн гэж байгаа. Тэг яаж ингэж гоё ургадаг байна гэдэл ажиглаал тэнд нь баг хүл гараараа гიშгэж үзээд л бөө юм болсон чинь ерөөс газар нь хүл шигдэхээр сэвсгэр тэгээ бүр өнөр мөнөр нь газрынх нь өнөр мөнөр бүр айгу гоёсэн. За ингээд алюминий мод тарихад хөрсмөн болохгүй байгаа юм байна гэдгийг л дахин ойлгож эхэлсэн гэж байгаа. Тэгээд уулын мод ч одоо химийн бодис бордоо гэд юу ч хийхгүй байхад л ингээд маш хүчтэй ингэж гоё ургах одоо ургаж чадчихна гэдэг чинь тэр доор байгаа хөрс газар шороондоо байгаа юм байна гэд. Тэгээ мэдээж газар шороогоо энэ хүн янзалж л одоо нөгөө альмаа ургуулж байгаа ч гэсэн тэр чинь ингээд нэг тийм тарийн талбайн газар болохоор 10 см ухтал 6-8 градусын тийм халуун болчихдөг юм байна л да. Уулын мод ингээд бүр 50 см ухсан ч гэсэн зөвхөн 1-2 хэмтэл халуун болж исэн гэж байна. Тэгэхээр энэ хүн нөгөө яг хуу тэрийгээ сайн ойлгохгүй байсан учраас ингээд өөрийнхөө тарийн талбайны газрыг их гүйхэн л ухаал модоо суулгаад исэн юм шиг байна. Тэгээд судлаад ингээд уулын модны газар шороотой л яг адилхан би ингээд газар шороо хөрсөө ингэж хийх ёстой мэн гэд ихлүүлсэн. Тарийн талбай нь бүр айгүй гоё өөрчлөгдөөд алюминий мод нь бүр гоё ургаа алюминий модныхын цэцэг одоо ингээд цагаан цэцэг нь бүр гоё ургаад бүр дэлбэлж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд химийн бодисгүй алим ургуулах ингээд аргаар ургуулахаар ингээд эхлүүлснээс хойш энэ хүн анх удаа 9 жилийн дараа ингэж алюминий модон цэцгэлснийг хараад бүр шууд ингээд нөгөө модоо хараад бүр ингээд хөлөнд сүгдэж унаад бүр биеийг хөшөөд хөдөлгөөнгүй болоод бүр нулимс нь ингээд бүр урсаад л исэн гэж байгаа. Ингээд бодохоор бүр аргагүй. Би ч гэсэн энэ яриаг сонсоод ингэсэн чи бүр хоолой зангираад исэн. Арга 9 жил хэдэн сар гэсэн байлаа да. Жоох удсан бол бараг 10 жил болох байсан гэд энэ хөөрөө яриад. Тэгээд химийн бодис ашиглахгүй ингээд та бүгдийг одоо хүчээр ургуулах гэж ингэж оролцсонд намайг уучлаарай гэд бүх модондоо энэ хүн бүхийж ингэж уучлалтгүйсэн гэж өөрөө бүр ингээд ярьсан. Ярианда, ярьцлаганда. Тэгээ энэ хүний нөгөө энэ түүхэн нугасаа кино болсон учраас алдартай. Тэгээд ингээд энэ хүн чинь ингээд алдартай боллоо, альмин чурглаа, ингээд бүх юм сайхан амжилттай болоод ирсэн ч гэсэн би чадлаа гэж юусоо хэлдэггүй. Гэр бүл үр хүүхдүүдийн минь наач
одоо юу гэдгийг эргэн тойронд байгаа хүмүүсийн минь ач. За тэгээд надад ингэж ургаж ингэж одоо алим жимсээ өгж байгаа модны минь ач гэл ингээ ерөөсөө одоо эргэн тойронд байгаа бүх зүйлийнхаа ач гэд ингээ тэр бүх зүйлдээ талархдаг нь энэ хүний гол онцлог гэж байгаа. Бусдад талархдаг. Ямар ч хугацаа зарцуулсан ч байсан гэсэн амжилт олсон. Тэгээд энэ хүний арай ид чидийн алим гэж нэрлсэн гэдгийгсэн байсан. За жоохон ингээд урт түүх ярьчлаа. Гэхдээ энэ айгүй гоё санагдаад байсан болохоор хичнээн ингээд уналт одоо зөндөө амжилттай болохгүй байсан ч гэсэн чи болохгүй юм ч юм уу одоо бусд руу ч юм уу хин нэгэн рүү буруу өгөх юм бол одоо танд тэр амжилт яагаад ч ирэхгүй гэдгийг одоо эндээс би ойлгож байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар нэг юм болохгүй болохоор ёо чамаас боллоо гэл тэ тэрнээс боллоо энээс боллоо гэл өөрөө айгүй гой цэвэрхүүлдэг гэдэг штэ тэ. Тэгэхгүй за миний юу болохгүй байна надад болохгүй байгаа юм байна гэдэг юма бодож одоо эргэн тойронд байгаа хүмүүстэй айл болох талархаж сурах юм бол аз бас танд ирнэ гэж хэлсэн байгаа. Тэгээ эндээс одоо юуг хэлэх гэж нэхэр бидний амьдрал ч гэсэн ялгаагүй ингээд алюминий модтой ижилхэн гэж зөөрлөж байгаа байхгүй яа. Тэгэхээр уг үндэс өөрийнхөө одоо хүн өөрийнхөө мөн чанарыг сайжруулахгүй хичнээн гаднаасаа ингээл гоё юм хэрэглээл ингээл хичнээн одоо гаднаасаа ингээл өөрийгөө ордоод байсан ч гэсэн өрдөөс үр дүн гарахгүй гэж байгаа. За тэгэхээр одоо мод ургуулах, цэцэг жимс ногоо ургуулахад одоо газар шороо чухал байдагтай адилхан одоо тэр бол гол шийдвэрлэх хүчин зүйл байдаг гэж одоо ойлгож штэ тий. Тэгэхээр тэрнтэй адилхан одоо хүний сэтгэл зүйн гол хүчин зүйл бол ерөөсөө доторх сэтгэл юм а гэж байгаа байхгүй. Тэгэхээр та одоо эргэн тойрны хичнээн ингээд арчид зүйлгээд одоо тордоод байсан ч гэсэн яг тэр дотор байгаа сэтгэл зүгээ ингэж тордож ингэж учрыг олж чадахгүй бол танд одоо сайхан зүйлч аз ч юу гэдгийг ер нь бүх зүйл ингээд танаас холуур өнгөрдөг болчихж байгаа. Зүрх сэтгэлийг тэжээдэг зүйл юу вэ гэхээр угаасаа сэтгэл гэж байгаа шүү дээ. Тэгээд таны сэтгэл зүй тайван амгалан байж одоо баяр жаргалтай байж чадах юм бол 100% гэж үзнэ. Баяр талархалтай хандах альва зүйлд. Тэгээд санаа зовлт уур уцаартай ингээд та юмд хандах юм бол бүр хасах 100% руу болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр эндээс ямар сэтгэлээр юу хийхээс шалтгаалаад таны амьдрал цэцгэлэх юм уу одоо юу гэдгийг унах юм уу гэдэг дүгнэлт гарч ирж байгаа юм билээ. Яаж ч үйлдэл хийсэн аргаа өөрчилсөн нэг л сайн одоо ингээд болж өгөхгүй байгаа бол таны сэтгэлд ямар зүйл байгаагаас болдгоо гэсэн. Одоо энийг уншаад өөртөө ч бас их дүгнэлт хийсэн гэх юм уу. Яа тэгэхээр бид нар ч одоо нэг амар бол муу хүмүүс биш байгаа шүү дээ. Тэгтэл нэг л амьдрал нь ингээд болохгүй байгаад идэг нь яг юунаас болоод идэг юм бэ гэхээр нэгдүгээрт уур уцаар ихтэй байна. Тэ хоёрдугаар сөрөг зүйл их бодож जैन. За тэгээд атаархалж төөрхөл байна. Тэгээд нэгнтэйгээ нийлэхрээ нэгнээ муулж их хов ярьж байна. Зөндөөл одоо өдөр тутмын болчингууд одоо юу гэдгийг зүйлүүд байгаад байна тий. Тэгэхээр өдөр тутмын тэр муу зуршил одоо тэр уур бухимдал тэр зүйлүүдээ л ерөөсөө өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллаад тэрийгэ 100% баяр талархалтай болгож чадвал одоо та өөрийнхөө амьдралд одоо аз дууд чаднаа гэсэн байгаа. Тэрнээс биш нэг яг ингээл зүгээр цаанаасаа төрцөн азтай хүн гэж биш. Одоо цаанаасаа төрцөн азгүй хүн гэж юусоо байдаггүй. Та одоо үнэхэр өнөдр аз муутай байдаг бол таны сэтгэл зүйд асуудал байна гэсэн үг. Тиймээс та сэтгэл зүгээ өөрчлөх ёстой гэж байгаа. За тэгвэл одоо та ингээд өөртөө сэтгэл зүйн хувьд хэдэн хувийн ингээд үнэлгээ өгөх вэ? Одоо таны сэтгэлийн байдал одоо нэмэх вэ нүү, хасах вэ нүү, 100% байж чадчихэв нүү гэд та ингээ өөртөө үнэлгээ өгöd үзээрэй. Тэгэх юм бол өөрийгөө одоо за би одоо ингээд нэг нэмэх 50% байна да. За тэгвэл би одоо юун дээр анхаарах вэ? За би их хов ярьдаг бол хов ярих болъё ч юм уу тий. Одоо нэг хүнтэй нийлж нэг муулаад байдаг бол тэрийгэ болдог ч юм уу. Эсвэл одоо ямар нэг юм хит их санаа зовоод идэг бол тэрийгэ багасгая ч юм уу. Ямар нэгэн байдлаар өөртөө дүгнэлт хийгээд ингээд үзээрэй гэсэн үг юм байна лээ. За тэгээд сэтгэл санаа ингээд 100% өндөр байх юм бол нэг үйлдэл хийсэн ч
ирээдүйд 100% байж чадна. Сэтгэл санаа ингээд дундуур байгаад та 100,000 дахин зөндөө олон үйлдэл хийсэн ч үр дүн гарахгүй гэж байгаа байхгүй юу? Энийг бүр маш сайн тогтоож авъя гэж бодоод байгаа юм би бүр. Таны сэтгэл зүйн байдал одоо хэр их баяр жаргалтай, талархалтай байна. Та ингээд азтай байж чаднаа гэж байгаа шүү дээ. Таны эргэн тойронд ингээд азтай гайхалтай зүйлүүд гарч ирсээр байх болно гэж байгаа. За тэгэхээр яаж одоо баяр талархлаар дүүрэн сэтгэл зүйтэй байх ёстой юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм тий. Тэгэл ингээд бид нар чинь боддог гэдэгтэй нэг сайхан юм байхгүй бахт юундаач одоо баярлах уу гэл ингээл тий. За тэрч боломжгүй дээ, энэч боломжгүй дээ. За надад ч мөнгө байхгүй чинь тэхгүй дээ, ингэхгүй дээ гэдэг дандаа ингээд сөрөг зүйл рүүгээ ингээд анхаарал нь болоод гараад ирдэг. Тэгэхээр өнөөдрөөс яг одооноос ч үйж олно тий. Өнөөдрөөс маргаашнаас ч үйж олно. Өөрөө ингээд сэтгэл зүгээ өөрчлөх дасгал хийж эхлээд үзэрэй гэсэн байсан. Энийг бол хинч эхэлж одоо хийж үтсэн үр дүн нь бол гардаг шүү гэд. Би тэгтээ айгүй гоё ингээд ийм дасгалууд хийж үзээд надад бол айгүй үр дүн гараад байгаа санагдаж байгаа шүү дээ. Ер нь бол нэг амар тийм одоо удаан ингээл нэг тийм сөрөг юм хүн бодож явахаа ер нь болсон. Тэгээ ер нь бол надад бол айгүй өөрчлөлт мэдэгдэж байгаа. Би бас ингээд дасгал хийгээд ихсэн байхгүй сэтгэл зүйн дасгалууд. Тэгэхээр энэ дасгал хийвэл бас үр дүнтэй гэж бодож байна. За тэгээд ямар дасгал хийж болох вэ гэхээр танд тэр аз жаргалын түвшин нэмэгдүүлдэг 5 нөхцөлийг танилцуулъя. Тэгэхээр энэ 5 нөхцөлийг өөрсдөө ингэж бичиж тэмдэглэж аваад ч юм уу ингээд дасгал хийгээд одоо сэтгэл зүйн дасгал хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. За тэгэхээр нэгдүгээрт болохоор байгаа гэдэг үг байгаа. Одоо японоор бол 10 гэж хэлсэн байна л дээ. Бид яг тэр чигээр нь л орчуулж байгаа. Энэ нь болохоор өөрт байгаа мэдээжийн зүйлүүдээсээ харж баярлаж талархах гэж байгаа. Одоо байхгүй зүйлээ биш. Байгаа зүйлээ хараарай. Тэгээд одоо өдөр тутмын жижиг зүйлдээ талархаарай гэд. Тэгээд хоёрт нь болохоор магтаал. Өөрийнхөө сайн талыг магт, бусдын сайн талыг магт гэд. Би нэг 2 дахь бичлэгэн дээр жоохон ярьсан баха хальт гэж бодоод ах юм. За тэгээд манайхан ч юу н магтаж чаддгүй мэн л да. Хүмүүсийг ингээл амнаасаа гоё үг хэлээл энэ хүнд нэг гоё үг хэлчихье гэд тэгэхээр ерөөсөө магтаж чаддгүй, гоё байгааг нь хэлж чаддгүй. Одоо яана гэдэг юм те. Надад ч гэсэн тийм байсан. Одоо бол байл болох л магтаал, гоё урамшуул, урмын үг хэлхийг хичээдэг. Тэр хүний одоо хүнд одоо сөрөг талыг харъя гэвэл хүн болгонд л зөндөө олон сөрөг тал байгаа шүү дээ тий. Тэр сөрөг талыг харахгүйгээр тэр хүний сайхан талыг нь хараад зүгээр тэр сайхан талыг нь магтаал хэлээд өгчээл доо гэдэг тийм одоо өөртөө тийм бодолтой болсон. Тэгээ гуравт нь болохоор уучлах, зөөлөн байх гэж байгаа байхгүй юу. Хит хатуу байх хэрэггүй. Хатуу байлаа гэд та өөрийгөө л одоо нэг шийтгэж байгаа гэсэн үг. Тийм болохоор өөрийгөө ч бусдыг ч уучлж зөөлөн байж сураарай. Тэгэх юм бол таны сэтгэл зүй маш талархалтай, баяр жаргалтай дүүрэн байх болно. Та хэдий ч нэ бусдыг уучлж чадахгүй одоо сэтгэл зүйдэх ингэж одоо сонзо юу гэдгийг одоо тийм таагүй зүйл тээж явна. Таны одоо аз амьдралын чинь сайхан зүйлүүд танаас ингээд холдоод идэг шүү гэж байгаа. Тэгээд миний одоо үгийн баялаг ер нь жоохон айгу дутмаг юм шиг байна. Сони юм а. Ердөөсөө заримдаа ингээд гоё үг орж ирэхгүй юм уг нь ингээ яг ойлгоод байгаа мөртлөө. За тэгээд дөрөвт нь болохоор итгэх гэж байгаа байхгүй юу? Итгэх гэдэг бол маш чухал. Итгэл гэдэг зүйл бол ерөөсөө хүний сэтгэлийг дүүрэн байх тэр айгүй гоё зүйлийг өгж идэг. Тэгэхээр итгэл дүүрэн байна гэдэг бол хүн өөрийнхөө одоо тэр амьдралын өөрийнхөө энэ хувь хүн гэдэг тэр тойргоо бүр ингээ батцсан байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд бусдын нөлөөнд амархан автахгүй итгэл дүүрэн хүн маань. Тэгээ бусдад итгэж чаднаа гэдэг бол бас айгүй том зүйл гэж байгаа. Тэгэхгүй ингээл нэг нэ одоо юу гэдгийг тэгж байгаах, ингэж байгаах гэл юм айгүй олон тийм итгэж чадахгүй зөндөө юм бодох юм бол одоо бодсон үнэн л хэцүү болно штэ тий. Бодсон үнэнд нь л хэцүү штэ. Өөр одоо хинд хэцүү байх юм ер нь бол тий. Тэгээд тавд нь болохоор тэнгэрлэг одоо бурханлаг бай гэсэн утгатай үг байсан. Тэгэхээр энэ нь болохоор юу гэж байгаа гэхээр би бол азтай гэж айгүй их итгэдэг байх хэрэгтэй өөртөө. Би бол азтай хүн гэж итгэдэг. Тэгээд би бол эвээгдсэн, хайрлагдсан юу гэдгийг гэж ингэж өөрийгөө айгүй гоё тийм
гоёор бодож сурах хэрэгтэй гэж. Манайх нэг би ч та бүтгүүгээр би ч та тийм гэл ингээд нэг тэгж ярьдаг те бити өөрийгөө тэгжээ гэд. Тэгээ энэ 5 зүйл байсан. Тэгэхээр энэ 5 зүйлийг та өөрийнхөө амьдралд гоё бичээд хэрэгжүүлээд өөрийгөө эргэн тойрноос өөрөөсөө эхэлж болно шүү дээ. Тэг хүнийг ингээл заавал магтах гад хэцүү байгаад байвал за тэгээд энэ 5-ын аль нь өөрт чинь хийхэд амархан байхаас бас эхлүүлж болно. Бүгдийг хамтд нь эхлүүлж болно. Тэгэхээр энэ нөгөө нэг миний бас жишээ их авдаг Сүгой үн но Судатай ката гэдэг одоо номноос авсан 5 зүйл байгаа байхгүй юу? Тэр ном дээр энэ 5-ыг бичсэн байсан. Энэ зохиолч угаасаа бүр энэ аз гэдэг зүйлээс анх угаасаа ингээд энэ номоо бичиж эхэлсэн юм билий. Энэ 5-ыг байнга ингээд өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд та ингээд чаддаг хүн болж чадах юм бол таны амьдралд бүр гайхамшиг үргэлжилсээр байх болно. Бүр эд шидийн зүйлүүд гарч ирсээр байх болно. Та бүр маш азтай хүн болно гэдгсэн байсан. Тэгэл зүгээр ингээл уншаал ингэхэд хүртэл гоё сэтгэл гоё болж байгаа байхгүй. Тийм болохоор гоё сонсоод ч гэсэн тийм гайхамшигтай эд шидийн зүйлээр дүүрэн амьдралч гэдэг юм уу тэгж бодох нь илүү гоё хаа. Тэгээд японоор кисекига каттени ятикурун дэс гэж хэлжсэн байхгүй. Тэгээд энэ нь болохоор гайхамшиг гэдэг зүйл та хэрвээ дотоод сэтгэл чинь ингээд баяр жаргалаар ингээд 100% дүүрэн ингээд бүр бэлхэж юм бол бүр таны амьдралд хүссэн хүсээгүй та ингээд бүр азыг дуудын муудыг гэж хичээгээгүй бүр гайхамшигтай эд шидтэй зүйлүүд бүр ирсээр байх болноо. Та бүр гайх болно гэд. Энэ хүн одоо угаасаа өөрөө бүр нөгөө нэг тийм ямар ч тийм дасгал хийхгүйгээр зүгээр эргэн тойронд нь ингээл аз жаргал азтай зүйлүүд бүр ингээд байнга болж идэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд өнөөдрийн яриа маань одоо нөгөө түүх яриа энэ төр ярьсан болохоор жоохон урт болчлоо. Та бүхэн манаас хичээгээд сонсороо. Цаг зав гаргаж бас сонсдог хүмүүстээ дахин баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ миний яриаг сонсоод эндээс нэг ч гэсэн зүйлийг бас нэг хүн ч гэсэн ойлгоод авч ивэл надад бас үнэхээр баяртай байна. Тэгээд ингээд ярианыхаа төгсгөлд айгуу гоё үг хэлээд дуусгая гэж бодож байна. Аз жаргал гэдэг болдог зүйл биш юм аа. Анзаардаг зүйл юм аа гэж хэлсэн байсан болохоор аз жаргалаа анзаарч өөрийгөө ч гэсэн жаргалтай байлгаж сурах хэрэгтэй шүү гэсэн байсан. За тэгээд та бүхэндээ энэ хүртэл сонссонд үнэхээр их баярлалаа. Дараа уулзлаа. Түр баяртай.